байцгаана уу хүүхдүүдээ. За багш нь өнөөдрийнхөө энэ хичээлээр та бүхэндээ харьцааны тухай буцтгал хичээлийг бэлтгэлээ. За бидний сурах хүчгийн 408 дугаар дасгал. Дараах зөв тогтолцоог ажиглаад 7, 8, 9 дүгээр дүрсийг зураарай гэсэн даалгавар байгаа. За зургаа ажиглацгаая. Дугуйр дүрсээр дараалсан байна. Улаан, хөх, улаан, хөх гэсэн дараалтаагаар явсан байна. За тэгвэл бид нар 7 дахь дүрс дээр 7 дахь дугаар дээр ямар дүрс байхыг бол олж чаднаа. За ингээд улаан дүрс байх нь 8 дээр хөх, 9 дээр хөх. Энийг олоход бол бид нар тухайн зөв тогтол маань улаан, хөх гэсэн дараалтаагаар явагдсан байсан. За дээрх зургаасаа ажиглахад нэг улаан, 2 хөх дүрс. Ингээд нэг харьцах нь 2 харьцаатаагаар дүрс нь дараалал үсгэсэн байна. За энэ 3 дүрс дотны нэг нь улаан, 2 нь хөх өнгөтэй байгааг улаан дүрс хөх дүрсээс 2 дахин бага гээд тэдгээрийн харьцааг нэгийг харьцах нь 2 гэж тэмдэглэдэг. Гэдгийг бид нар өмнөх хичээлүүдээр үзсэн. За тэгвэл дээрх харьцааг ажиглаад ярилцаад байв. 2 улаан дүрс зурхад хэдэн хөх дүрс зурагдах вэ? 4 хөх дүрс зурх нэ. За тэгвэл багш нь 3 улаан дүрс зурхад харьцаа яаж өөрчлөгдөх вэ? 4 улаан дүрс зурхад мөн харьцаа хэд болох вэ? 5 улаан дүрс зурхад хэдэн хөх дүрс зурх вэ? Гэдгийг тооцоолон гаргацгаая. За энийг олохын тулд бид нар дээрх харьцаагаа сэргээн санана. Нэгийг харьцах нь 2 буюу 2 дахин бага буюу 2 дахин их байна гэдгийг бол бид ажиглаж мэдсэн учраас бид нар 2-оор үржих нэ. Ингээд 3-ыг 2-оор үржээд 6 хөх дүрс зурхна. Тэгвэл 4 улаан дүрс зурсан тохиолдолд 8 хөх дүрс. 5 маань 10 хөх дүрстэй харьцаа тэнцэх нэ. За ингээд тэнцүү харьцаа буюу пропорц гэж нэрлэдэг байна. За дараагийн дасгал 2. 3 ногоон алюмины тоог 4 улаан алюмины тоонд харьцуулбал 3-ыг харьцах нь 4 гэж бичнэ. За учир нь 3 ногоон алюмины тоог харьцуулж байгаа учраас бид нар эхлээд ногоон алюминыхаа харьцааг бичнэ. Ингээд 3-ыг харьцах нь 4. За хэрвээ 4 улаан алюмины тоог 3 ногоон алюмины тоонд харьцуулбал бид нар эхлээд энэ 4 улаан алюмины тоонд харьцуулж байгаа учраас бид эхлээд улаан алюминыхаа харьцааг бичнэ. 4-ыг харьцах нь 3 буюу 4-ыг. За ийм хэлбэрээр бичих нь байна. За дасгал 3. Сурах хүчгийн 409 дугаар дасгал. Дараах зураглал тохирох харьцааг бичээрэй гэсэн даалгавар байсан. За зургаа ажиглацгаая. Зураг техник зурагт маань 4 дугуй дүрс өгсөн байна. За энийг бид нар улаан дугуй дүрсэндээ харьцуулах. Ингээд харьцааг бичье. Нэгийг харьцах нь 3. За дараагийн зургийг ажиглацгаая.
5 дугуй дүрс. За энэ маань мөн адилхан улаан дүрсэнтэй харьцуулсан байна. Ингээд харьцаа бичиж 3-ыг харьцах нь 2. За дараагийн дүрс маань болохоор бас 5 дугуй дүрс байна. Энэ маань мөн адилхан улаан дүрсэнтэй харьцуулсан байна. 2-ыг харьцах нь 3. За дараагийн зургийг ажиглацгаая бүгдээрээ. 6 дүрс байна. 6 дугуй дүрс. За энийг мөн улаан дүрсэнд харьцуулсан. За тэгтэл энэ маань болохоор тэнцүү 3-ыг харьцах нь 3 гэсэн харьцаагаар буюу 1-ийг харьцах нь 1 гэсэн харьцаагаар тэнцүү харьцаа үүсгэсэн байна. За дараагийн даалгавар. Тэнцүү харьцаа үүсгэн гүйцээ нөхөрөө. За одоо энэ бүгдээрээ эрийг тэнцүү харьцаа үүсгэн нөхөрчихнэ. За эхний зураглалаа харцгаая. 1 харьцах нь 3. Тэгвэл улаан дүрс маань 2 тохиолдолд цэнхэр дүрсийн харьцааг илбэлээ. Энэ маань 3 дахин их байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар 2-ыг 3-аар үржиж 6 цэнхэр дүрс сурах байна. За тэгвэл цэнхэр дүрс маань 9 байгаа тохиолдолд улаан дүрсийг байх вэ? 3 дахин бага гэж ойлгоно тийм ээ. Ингээд 3 гэсэн харьцаатай. За ингээд дараагийн даалгавруудаа гүйцэтгэе. 2 дахь дүрс 3 2-ын харьцаатай. Тэгвэл цэнхэр дүрс маань төр байгаа тохиолдолд улаан дүрс маань 6. За улаан дүрс маань 9 байгаа тохиолдолд харьцаа цэнхэр дүрс маань 6 бол гэдгийг бид ойлгож байгаа. За тэгвэл дараагийн дүрсээ ажиглаарай. 2 3-ын харьцаатай. Улаан дүрс маань 2, цэнхэр дүрс маань 3. За энэ тохиолдолд улаан дүрсийг 6-аар зурсан тохиолдолд бид цэнхэр дүрс гэдгийг зурх бай. Эсийг зурхна. За тэгвэл улаан дүрсээ 10-ыг зурсан тохиолдолд харьцаа яаж өөрчлөгдөх вэ? 15 цэнхэр дүрс зурхнэ. За дараагийн тасгал. Зургийг ажиглаад тэнцүү харьцааг бичээрэй. За зургийг ажиглацгаая. 1 2 3 4 5 6 7 8. 8 хэсэг буюу энийг 2 нь ягаан 6 шар шунцагт байна. За энийг харьцааг бичвэл бид нар 2-ыг харьцах нь 6 гэж бичгэнэ. За тэгвэл дараагийн зургийг ажиглацгаая. 1 2 3 4. 4 ягаан 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 шар дүрс. За энэ харьцааг бичвэл бид 4-ийг харьцах нь 12 гэж бичгэнэ. За тэгвэл 2-ыг харьцах нь 6 ба 4-ийг харьцах нь 12-ийн харьцаа нь тэнцүү харьцаатай байна. Зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Харьцаатай байна. За үүнийг энгийн бутархаагаар бичгээд 6-ны 2 та 12-ны 4
Энэ энгийн бутархай маань тэнцүү бутархайнууд байна. За бид нар харьцаагаар бичгтэй болохоор 2-ыг харьцах нь 6 нь 4-ийг харьцах нь 12-тай тэнцүү бутархай гэж бичдэг. За дасгал 5. Тэнцүү харьцааг өөрөөр хэрхэн бичиж тэмдэглэх вэ? За өмнөхөө бүтцээ. 1-ийг харьцах нь 3, 2-ыг харьцах нь 6. За дараагийн баганд 2-ыг харьцах нь 2, 6-ыг харьцах нь 6. За 3 дахь 2-ыг харьцах нь 3, 6-ыг харьцах нь 9 гэсэн харьцааг өгсөн байна. За үүнийг өөрөөр тэмдэглэнэ. Буюу бид нар энийг энгийн бутархай хэлбэрээр бичих гэж байна. 3-ны 1 бутархай маань 6-ны 2 бутархайтай. Тэнцүү 2-ны 2 бутархай маань 6-ны 6, 3-ны 2 бутархай маань 9-ны 6 гэсэн бутархайнуудтай тэнцүү харьцаа үүсгэсэн байна гэдгийг чиглээд мэдчихээн. Ингээд тэнцүү бутархай тэнцүү харьцаа буюу пропорц гэж хэлдэг. За дасгал 6. Тэнцүү бутархай буюу тэнцүү харьцаа пропорцийн чанарын тухай мэдтгэе. За 3-ны 2 бутархай маань 6-ны 4 бутархайтай тэнцүү. За үүнийг бид нар баталгахын тулд за харьцаа хэлбэрээр бичье. 2-ыг харьцах нь 3 бутархай маань 4-ийг харьцах нь 6-тай тэнцүү. За энийг тэнцүү баталгахын тулд бид нар дундах 2 гишүүн буюу захын 2 гишүүний үрчүүрийг олдог. За энийг ашиглаад 3-ыг дундах 2 гишүүн буюу 3-ыг үржих нь 4. Ингээд 3 4 12. За захын 2 гишүүд буюу 2-ыг 6-гаар үржээд 2 6 12. Гэт энэ маань болохоор тэнцүү бутархай байна. За дараагийнхыг ажиглая. 5-ны 3, 15-ны 9. Энэ бутархай маань адилхан тэнцүү бутархай. За үүнийг бид нар харьцаа хэлбэрээр шилжүүлээд 3-ыг харьцах нь 5, 9-ийг харьцах нь 15 гэсэн хэлбэрээр бичлээ. За одоо ингээд бид захын 2 гишүүд энэ үржүүр дундах 2 гишүүдийн үржүүрээр боллоо. Ингээд 5-ыг 9-өөр үржлээ 5 9-ийн 45. 3 15 үржлээ мөн адилхан 45. За бид нар мөн энийг энгийн бутархай хэлбэрт нь бол 3-ыг 15-аараа үржээд 9-ийг 5-аараа үрждэг. Гэт олчиж болдог. За өөрсдөө шалгаад өгтөө. Шалгацгаая. 4-ний 2, 8-ны 4 тэнцүү бутархайнууд байна. За ингээд шалгахад 4 4-ийн 16, 2 8 16. Ингээд тэнцүү бутархай байна. За дараагийнхыг 3-ны 1, 6-ны 2 маань гэсэн адилхан тэнцүү бутархай байна. За тэгвэл захын гишүүдийн үржигэр нь дундах гишүүдийн үржигтэй тэнцүү гэдэг маань бол пропорцийн чанар байна. За дасгал 7. Сурагчийн 412 дугаар дасгал. Дараах зураглалд тохирох харьцааг бичээрэй гэсэн даалгавар байна. За төрийн далбааны 3-ны хэдэн хэсэг нь улаан бэ? За ажиглацгаая. 3-ны 2 хэсэг нь улаан. 3-ны тэгвэл 1 хэсэг нь өнгөтэй байгаа гэдгийг бол бид
харьцааг олж чадна. За дараах даалгаврыг улаан өнгөтэй хэсгийг хөх өнгийн хэсэгтэй харьцуулбал харьцааг яаж бичих вүлээ? Хоёрыг харьцах нь 1. За тэгвэл хөх өнгөтэй хэсгийг одоо энэ хөх өнгөтэй хэсгийг бид нар улаан өнгийн хэсэгтэйгээ харьцуулбал харьцааг 1-ийг харьцах нь 2 гэсэн хэлбэрээр бичнэ. За тэгвэл хөх өнгөтэй хэсгийг энэ хэсгийг бүх хэсэгтэй харьцуулбал яаж бичих вүлээ? 1-ийг харьцах нь 3 гэж бичих нэ. За дасгал 8. Сурагчийн 421-р дасгал. Аав хүү хоёрын өндрийн харьцаа. Хоёрыг харьцах нь 1 ба аавын өндөр 174 см бол хүүгийн өндрийг олоорой. За аавын өндөр 174 см харин хүүгийн өндөр болох нь мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ бид нар энэ харьцааг мэдж байгаа. 2-1 харьцаатай. За иймээс бид нар бичлээ 2-1 харьцаатай гэсэн учраас бид нар аавын өндрийг 2 хэсэг гэж авлаа. Харин хүүгийн өндрийг 1 хэсэг гэж авна. За ингээд аавын 174 см хүүгийн өндрийг олноо. За бодолтой хэлье. 174 см-а 2-1 гэсэн учраас бид нар 2-тоо хуваачна. Ингээд 87 см-ийн өндөртэй хүүгийн өндөр. За энийгээ бид нар харьцаа хэлбэрт оруулж бичиж 2-ыг харьцах нь 1 маань 174 хүрчэн 87-тай. Тархаа үлсэн байна. Тэнцүү харьцаа үлсэн байна. За энийгээ батлахын тулд бид нар дундах 2 гишүүдийн мөржүүл захын 2 гишүүдийн мөржүүрээ явуулъя. Ингээд 2-ыг 87-оор үржиж 174 1 ба 174-ийн үржүүл 174. Ингээд энэ маань тэнцүү харьцаа үлсэн байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Хүүхдүүдийнхээ сурах их үйлсэд нь амжилт хүсье.